Тусгай сурвалжлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа бид дахиад эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт гэдэг сэдвээрээ үргэлжлүүлж байна. Өмнө бид нэр нийслэлийн Баянзүрх сонгон найрхан дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээр орсон. Бас Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээр орсон. За энэ удаа Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн гадаа хурж ирээд. Эмнэлэг одоо шинэ барилгын өргөтгөлөө барьж байгаа 2025 оны 12 сарын 30-нд ашиглалтанд оруулах ёстой. SolarMed Монгол гэдэг компани хийж байгаа юм байна. Хугацаанд ашиглалтанд оруулах ёстой. За эмнэлгийн удирдлагууд бол өрхийн эрүүл мэндийн төвүүдээр явж байгаа учраас эзгүй байгаа гэдэг чинь. За эмнэлгийн бол санхүүгийн албаны захирал гэрлээ гэдэг хүн ярьж байгааг зөвшөөрсөн. Гэрлээ эмчтэй одоо уулзнаа. Чингэлтэй дүүрэг бол төвийн эмнэлэг байна. Одоо гүйцэтгэлийн санхүүжилт шилжснээр танай эмнэлгүүд эмнэлэгт одоо ямар одоо давуу боломж одоо ирсэн юм бэ те? Ямар шинэ үйлчилгээнүүд үзүүлж эхэлсэн юм бэ? Гүйцэтгэлийн санхүүжилт орсноор бол одоо тойрог харгалзахгүй үзнэ. Заавалжгүй Чингэлтэй дүүргийн иргэд гэхгүй одоо манай хажуудалтай амьдарч байгаа өөр дүүргийн иргэн байсан гэсэн үйлчилгээ авах боломжтой. Манайх бол одоо нийт бол эмнэлгийн бол 253 оншоор бол эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа. Ерөнхийдөө хавдрын үйлчилгээ, хавдрын эрх дэлгэрүүлэг ийм үйлчилгээ бол нэмэгдэж байгаа энэ он. Нэгдүгээр төрхтэй хамтарч ажиллаж нэг цэгийн үйлчилгээгээр эмэгтэйчүүдийн үйлчилгээ үзүүлдэг. Манай эмэгтэйчүүдийн эмчнэр бол аюул чадварлаг. Манайх том хүний шүдний эмчилгээг бол манай шүдний эмчнэр бол орой 20 цаг хүртэл ажилладаг. 1-6 насны шүдийг бол эмчилж байгаа. Бас тойргийн бас хүүхдүүдэд эмчилнэ. Эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг одоо нэмж чадсан урамшуул энэ төр олгодог байна. За ер нь бол энэ тал дээр бол одоо айгүй сайн нэмэгдсэн. Тоног төхөөрөмжийн шинтгэл бол маш их хийгдсэн. Зүрхний талынхоо тэгээд томог одоо манай дээр бол одоо дуран аваа бүх юм шинжлэгдсэн. Одоо ер нь тодорч байгаа хүндрэл бэрхшээл одоо юу байна? За одоо яг нь хоримтлогдсон өр төлбөр гэж байгаа тань. Юу юм бэ? За эмэн дээр байна. Ажилчдын цалиусан дээр л үсэж байна да. Бусад тал нь бол гайгүй ер нь. Нийгмийн даатгал бол одоо төлж чаддаг байгаа да тий. Одоо манай сүүлийн сарууд даатгал төлөөгүй байна да. Жил мэлж яриа болоогүй бас тэмлэг өдрөнд хараа дээр байгаа. Им анганы нийлүүлэх байгуулахад одоо хичнээн дүүргэний одоо өртөө байна. За им анганы нийлүүлэх байгуулахад бол өртөө байгаа. Одоо яг танд тоогоор нийлээд хэцүүлээ ер нь. Яг хоо тэгтээ бол ер нь боломжийнхаа ирээр бол манайх бол яг төлөвлөгөө гаргацсан байгаа даа. Сар болгоныг 200 саяг төлөе гэдэг ятгаар явж байгаа. Тэгэхээр бол оны эцэстээ бол ерөнхийдөө өөр төлбөрөөр барагдуулчихна л гэж үзэж байгаа. Манай улс эрүүл мэндийн салбараа гүйцэтгэлийн санхүүжилтөд шилжүүлэх бэлтгэлээ 2017 оноос хангаж 2020 онд эрүүл мэндийн тухай, эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудыг өөрчилж, уг шилжилтийг хийсэн. Энэ шилжилт эерэг сөрөг олон үр дагавар гаргаж байгаа. Бид нэ дараагийн очсон эмнэлэг Сүхбаатар дүүргийг. Манай Сүхбаатар дүүрэг маань ерөөдөө харьцангуй хүн Баянзүрх болон Сонгон найрхан дүүргийн хүртэл харьцангуй хүн ам зөөдөө төвийн дүүрэг гэж явдаг. За 142 мянган ерөөдөө хүн амтай дүүрэг байгаа. За манай эмнэлэг болохоор эрчим дэмжлэгийн эмчилгээний төлөө хүүхдийн тасаг, за тэгээд дотор мэдрэлийн тасаг, за тэгээд поликлиникийн тасаг ерөөдөө 5 их дэмжлэг ерөөдөө тасагтай өдрийн эмчилгээ авдаг. За ерөөдөө жилд 17 мянган орчим ерөөдөө их дэмжлүүлдэг эмнэлэг байгаа. Тишний ортой гэлээ. 360 ортой их дэмжлүүлэх ортой. Энэ жан болохоор өдрийн эмчилгээний болон тэгээд дотор мэдрэл мэдцэл гэдэг ерөөдөө тасгад орны өдрөд ороод. Ганц одоо дүүргийнхээ иргэдэд үйлчлэлт юм уу? Одоо босод дүүргийн те эсвэл ийм тойргийн системээр ингээ босд хүмүүст үйлчлэлт. Ерөнхийдөө их дэмжлүүлэх бол ерөнхийдөө дүүргийн Сүхбаатар дүүргийн ерөнхийдөө нийт хүн амд ерөнхийдөө их дэмжлүүлэх тусламжлал ерөнхийдөө манай эмнэлэг ерөнхийдөө үзүүлээд явж байгаа. За тэрнээс гадна болохоор яаралтай тусламжийг ерөнхийдөө харьяал харгалзахгүй. Өмнөх нэвтрүүлэгтээ бид архаг хууч өвчтэй боловч эмнэлэг зайлшгүй хэвтэх шаардлагатай байгаа иргэдийн асуудлыг нийслэл, орон нутгийн эмч, өвчтнүүдийн байр байдлыг сурвалжилж хүргэсэн. Улсын эмнэлгийн ор, эмч совилгчийн тоо, даатгалын сан, төсвийн хөрөнгө хэмжээтэй. Бага нөөцөө зөв удирдах, иргэдэд тэгш хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй үйлчилгээ үзүүлэх менежмент рүү гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо шахаж байна. Гүйцэтгэлийн санхүүжилт шилжснээс хойш эрг сөрөг ер нь ямар одоо үр дагавар эффект ирнэ гэж байна. Манай Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг манайх мэс засал гэмтлийн тийм тасаг байгуулагдаад 2 жил болж байна. Олгой тий дурангийн зүсний хүүдийн хамгийн их нөгөө
хийгддэг. Одоо төв эмнэлгүүдэд хамгийн их хийгддэг мэдслүүд бол дүүрэг рүү ерөн шилжээд манай дээр бол дандаа бүх хагалгаанууд дурангаар хийгдэж байна. Гэмтлийн хагалгаанууд одоо өвдөгний үе солих ч юм уу тий өвдөг түнхний үе солих гэмтлийн бусад одоо хадаас мудаас авах юм одоо зөвхөн одоо хуучин гэмтэл судлалын үндэсний төвд хийгддэг хагалгаанууд одоо ингээд дүүргийн эмнэлгүүд хийгддэг болж байна. За хавдрын хийм эмчилгээнд бол манад ингээд хийгдэж байгаа юм тусламж үйлчлэгээ нэмэгдсэн. Ямар өвчтөе хүмүүстээр илүү хүндрэл үүсэж байна? Зүрх судасны өвчнүүд одоо тий чихрийн сахарын хүндрэл чихрийн шижингийн хүндрэлүүд одоо манайх ч амьсгалын замын хөвчлөл айгүй их ийм одоо уушигны архаг бүглэрт өвчин, гур савлан бактери эднэр чинь ингээл хизээл бол одоо хизээ сэдрэн штэ. Эднэр чинь бол архаг өвчин гэвч бол одоо сэдэрлийнхаа урц үед бол бас хэвдэх шаардлагатай. Жирэмснүүд байдаг айгүй их тийм юу те бүр шийсний замын халдвартай. Тэгээд энд нэг архаг өвчин гэдэг кодод орчиход идэг. Цаад санаа нь бол нөгөө шаардлагагүй хөвтөлтийг бууруулах гэдэг байгаа санаа нь бол зөв боловч яг нөгөө засамж үйлчлэгээ авах шаардлагатай үйлчлүүлэгчд маань бас дотроо хохирчихвол гэж бодоод байгаа юм л да. Зарим эмнэлгүүд бол бүр эм ханганы нийлүүлэх байгууллагуудаа бүр нэлийн өртөө дараагийн юмнүүдэд нийлүүлэхгүй гэдэг нэг байгууллагууд нь тэгээд шүү дээ. Энэ жилээс бол яг надад ч манай байгууллагад бас тулгарч байна. Бас бид нар эмийн үн нэмэгдсэн ч юм уу бас энтэй холбоотой эм хангануудад бас нэлийн өртөө гэж одоо бас манай санхүүгээс мэдээлэгдчихсэн. Тэгээд бас юун дээр эмчнэрийн цалин одоо тий нөгөө илүү цаг маг бол манай дээр одоо хүртэл бол хэвэн л явагдаж байна. Ер нь цаашдаа бас жоохон бас энэ дээр шинээр одоо менежмент хийх бол бас тий бас нэг болцсошгүй тийм аюулууд үүсэх нэ гэсэн юм мэдээлүүд бол ирж байгаа. Одоо чинь цаг бол 13 цаг болж байхад бусад эмнэлгүүд бол нэлээд хүнтэй байдаг шүү дээ. Тэгэхээр энэ эмнэлэг бол хүн цөөтэй байна. Энэ эмнэлэг бол 2004 оноос хойш гүйцэтгэлийн санхүүжилт хэрэгжүүлсэн нэлээд энэ чиглэлдээ туршлагатай эмнэлэг гэж за эмчнэр нь хэлж байна. За төрийн ордны гадаа хурж ирээд байна. Өнөөдөр төрийн ордонд эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хэсгийг хурлуулж байна. За энэ ажлын хэсэг бол улсын хурал 126 гишүүнтэйгээр бүрдснээс хойш байгуулагдсан 54 ажлын хэсгийн нэг байгаа. За хэдүүлээ дотор юу ярьж байгааг сонссон. За стратегийн худалдаа авалт гээд 2021 онд бид нар бий болсон. Тэрнээс хойш 4 жил болчлоо. Стратегийн худалдаа авалтыг хийгээд энэ асуудлуудыг бүгдийг шийдчихин гэсэн хүлээлт байсан. Ер нь эцэст гол зорилго нь юу юм бэ гэхээр universal health coverage буюу одоо олон нийтийн эрүүл мэндийн одоо энэ үйлчилгээнд хамруулах асуудал. Нөгөө талд яах вэ гэхээр өрхийн эмнэлгүүдэд хайггүй сайн болох хэрэгтэй. Ялангуяа хөдөө орон нутагтаа сайжруулах моделийг маш тодорхой болгох гэдэг асуудлууд байгаа. Энийг л ярмаар байгаа. Онцгийн хэвтэх одоо шаардлагагүй тохиолдолд бол хэвтээд байгаа хэвтэлтүүд бол эмнэлгийн ачааллыг бол одоо ихсгсэн хэвээр байгаад байгаа. Тэгэхээр бол энэ архив өвчний менежментийг сайжруулах, хяналтын тогтолцоог сайжруулах, даатгалын одоо санхүүжилтийн бодлогоор одоо яг архив өвчний менежментийг зааштай шатараатай боловсргүй болох энэ одоо бодлого бол ерөөхдөө бол зөв гэж. Тийм учраас цаашдаа энэ одоо эрүүл мэндийн салбарын ярилцж хамгийн нэгдүгüүрт энэ эрх зүйн зохицуулалтыг шинжилье гэж ярьж. Эрүүл мэндийн тусламжийн тухай хууль, эрүүл мэндийн тухай хууль, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн тухай хууль гэх мэт ийм эрх зүйн тогтолцоог одоо хуульчилж хий гэж ярьж байна. Улсын хурлын ажлын хэсэг зөвлөхөөр эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн удирдлага санхүүжилтийн асуудал хариуцсан департаментэд эрүүл мэндийн системийн ахлах зөвлөхөөр олон жил ажилласан доктор Баяр сайхныг ажиллуулж байна. Тэрээр ингэж хариулсан. Асуулт ахaltaа одоо нөгөө санхүүжилтийг юу зарцуулвал одоо хөгжил буурах вэ гэж. За энэ тийм амархан асуудал биш. Энэ бол маш чухал бодлогын асуудал. Тэгэхээр манай өнөөдөр зарж байгаа санхүүжилт энэ зардлыг аваад үзэх юм бол голдуу өвчний эмчилгээнд зарж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн тогтолцооны гол зорилго бол өвчнийг эмчлэх биш шүү дээ. Эрүүл мэндийн тогтолцооны гол зорилго бол хүн амаа яаж эрүүл байлгах вэ? Өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг чухал. Тэгэхээр тогтолцооныхоо хүрээнд бид нар энэ урьдчилан сэргийлэх нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ рүү илүү анхаарах ёстой. Тэр одоогоор энэ тал дээр жоохон сул байна. За энд одоо маш чухал үүрэгтэй газар бол эрүүл мэндийн яам, бодлогын яам, тийм ээ. Яам маань бол эмнэлгүүдийн яам биш. Эмчнэрийн яам биш. Эрүүл мэндийн яам гэдэг бол нийт Монголын ард түмний эрүүл мэндийн асуудлыг хариуцсан яам байдаг. Ийм учраас
энэ эрүүл мэндийн одоо тогтолцооныхаа асуудлыг хариуцахаас илүүтэй мөн одоо эрүүл мэндэд нөлөөлж байгаа бусад салбарын одоо үйл ажиллагаа бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусгаж явах хэрэгтэй. За энэ маань юу гэвэл хүнсний асуудал байна тийм ээ. Хүнс үдээ аж ахуй яам, зам тээврийн яам, байгаль орчны яам гэдэг бүх яамдад эрүүл мэндийн бодлого байж ах хэрэгтэй байхгүй юу. Тэгээ боловсролын яам гэдэг. Тэнгижээж одоо нийт хүн амын маань эрүүл мэнд сайжирна. За тэр олон улсын туршлага байна л да. Хүн амын одоо эрүүл мэндийн асуудлыг нийт 100% гэж үзэх юм бол эмч, эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаанаас бол 50% л амарч байгаа. Зөвхөн 50%. Тэгэхээр цаад үлдэж байгаа 50 нь бол салбарын гадна байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ гадна байгаа 50%, дотроо байгаа 50% энийг нэгтгэж Монгол улсын одоо хүн амын эрүүл мэндийг сайжруулах бодлогын асуудал эрүүл мэндийн яамн дээр зангидж байх ёстой. Ингэжээж бодлогын яам болж ажиллана. За чуулганы уралдаан дээр нэгэн болоод өнөөдөр сангийн сайд эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэхгүй харин бүр хасна гэж мэдгдсэн байна. За эдгээр өдрүүд бол засгийн газрын бүрэлдэхүүн шинжлэгдээд эрүүл мэндийн сайд нь солигдсон байгаа. Яг ийм үе таарч байна. Эрүүл мэндийн сайд одоо мөнх сайхныг чимбүргээр солисон тий. Тэгэхдээ одоо хуучин сайд нь болохоор энэ төсвийг одоо яах вэ? Дотоодын нийт бүтээгдэхүүний 4% яд шинэ жил хүргээчээ гэдэг. Ийм санал тавьсан чинь сангийн сайд яг ингэж мэдгдсэн байна. Манай эрүүл мэндийн салбарт хийгдсэн санхүүжилтийн өвдийн томоохон реформыг яг дэмжиж бодит биелэлээ олж ямар нэгэн тусламж үйлчилгээнд дээр хязгаарлалт хийхгүйгээр ард иргэдэд тусламж үйлчилгээ хүрэх энэ боломжийн санхүүжилтийг бий болгохын дотоодын нийт бүтээгдэхүүний 6% хүрэхийн тулд эх онд 26 онд 4% хүргье, 27 онд 5, 28 онд 6% хүргье гэдэг зорилтыг тавиад 26 оны төсвийн төсөөллийг дотоодын нийт бүтээгдэхүүний 4%-аар өгсөн байгаа. Энэ бол энэ 4% хүрэхэд нэг тийм хүнд асуудал биш. Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалаад байхгүйгээр 4% хүргэж боломжтой энэ тоо судалгаанууд байгаа. Тэгэхээр энийг эх оны төсвийг яг 4% хүргэж та бүхэн маань ингэж ажиллах уу гэдэг энэ зүйлийг ерөнхий сайд сангийн сайд нараас одоо тодруулж асууя. Өөрөө одоо төсөв мөнгө сайн мэдэх хүний хувьд асуулт маань нэг л тиймэрхүү байна да. 2026 оныхаа төсвийн хүрээний мэдгдлээ бид баталчихсан шүү дээ их хурлаар. Тэгээ одоо бид тодтол орж байна. Тэгэхээр энэ тодголын дараах дүн 2026 оны төсвийн суурь болно. Дандаа агшиж орно. Агшиж орно. Аль салбарын төсөв энэ жилээс тэлж чадахгүй, ямар ч боломж байхгүй. Дотоодын түн өсөх хэрээр бид төсвөө одоо аль болох өсөхгүйгээр хэмнээд танаад за илүү их одоо үр дүнтэй нэг төгрөг бүрээр илүү өгөөж бүтээх ийм бодлого руугаа ингэж явж байгаа. Ийм үед яг номинал дүнг дотоодын бүтээгдэхүүнд харьцуулж өсгөн гэхээсээ илүүтэйгээр тухайн салбарт зарцуулж байгаа нэг төгрөгөөр илүү их одоо үр дүн, илүү их одоо имчилгээ үзүүлэх, илүү их одоо хүртээмжтэй байх тэр менежментийг яах хийх вэ гэдэг дээр л одоо сайд нар маань одоо ухаан зарцуулах ёстой юм байна. Тэгэхээр эх жил бол энэ жилээс нэмэгдэх ямар ч боломж байхгүй. За эрүүл мэндийн даатгалын сан одоо хүрэлцэхгүй, эмнэлгүүдийн санхүүжилт хүрэхгүй байгаад байдаг. Халдвар төвчин санхүүжилт өксөөр байгаад ковидын дараагаас нэлээ их одоо санхүүгийн хямралд орсон, үүнийгээ гүйцэж чадахгүй. Тэгээ гүйцэтгэл нь өөрөө нөхөж чадахгүйсээр ер нь 300-360 тэрбумын ерөнхий цогт туталт үүсээд гүйцэтгэлээ гүйцэхгүй байгаа нэг том доголдол байгаад байгаа. За мэдээж одоо бас энэ банкуд нь тавиад алдчихсан авлага нь бол ер нь нэг 80-аад тэр сайн авах юм бол одоо 89 гаруй тэрбум төгрөг авлагатай байгаа. Чингис хаан банк, Капитал банк хэмжлэнгээр энэ бүгдийг бас авахд бол бас энэ дутагдлаа бас нөхөх бас боломж байна. За мөн одоо нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлээс бас одоо тохиролцсон дүнгээрээ нэг 80 гаруй тэрбум төгрөг. За ингээд нэгэнт одоо хүрэхгүй байгаа бол бид одоо үннээ хэлэх хэрэгтэй гэж би бодож байна. Ерөн эрүүл мэндийн даатгалсан өөрөө корпоратив байдлаараа бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Эрүүл мэндийн яамны харьяанд бус байх ийм саналыг би бас одоо засгийн газарт оруулахаар бэлдэж байна. 60 тэрбумаар ч юм бол Ховд Хорхон аймгийн нэгдсэн эмнэлгийн MRI тэ амглан амарч газар болон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2 компьютер томограф, за хавдрын эрт илрүүлгийн зураг, хөхний зураг авахч, за хавдар илрүүлэх аппарат, хэвлийн хөндийн мэс заслын энэ 10-аад тоног төхөөрөмж авахар төлөвлөсөн байсан байна.
Тэгэхээр сайтаас би асуух чинь энэ одоо 25 оны төсвийн тодтогдол одоо ингээд тодтогдол ороход энэ 60 тэрбумыг буцаж суулгах боломжтой юу? Эргэж нэг төгрөгийн шөрөнгө оруулалт одоо тодтоглоор тавигдахгүй. Эрүүл мэндийн яам дээр одоо энэ хэмнэгдсэн энэ 60 гаруй тэрбум төгрөг бол маш харамсалтай байна. Өнгөрсөн жил нэлээд болж байгаа л ингээл тавигдсан. Энэ чинь байшин барилга биш байгаа байхгүй юу? Тоног төхөөрөмжийн л одоо худалдаа авалтууд байгаа. Энийг ингээд 6 сарын хугацаанд дуудалж авч чадаагүй гэхээр одоо үнэхээр харамсалтай байна. Дээрээс тавигдахгүй. Эмэлгүүд яхаарахгүй тэр эм хэрэгслээ зарсуулчдаг гэтэл одоо даатганы үнэлгөөр нөгөөдгийг хасаа ичдэг. Энэ хэнд буруу байна гэж ойлгож байна. Сая эмэлгүүд яг өөр зөйл нөгөө талаар 21 аймгийн одоо нэгдсэн эмэлгүүд байна. Энийн өөр зөйл яг гिचнээ өөр зөйлтэй тэрийг нэг хэлж өгөөш. Одоо эрүүл мэндийн салбарын өрөөл битэршээ. Сая 24 оны гүйцэтгэлийн араас бол бараг 360 тэрбум төгрөгийн өртөө гараад 2025 оны санхүүжилтийнхаа дүнгээс өмнөх өрөө нөхөөд нэгсэн урд ормогоо хойдормоор нөхөөд явж байна. Одоо энэс гаргалга маш хэцүү байна. Тэсвэрээ хэмлэхэд бид одоо тодтол хийх гэж байна. Юу нэмэх мантай байдалтай, хүнд байдалтай байж байна. Тийм учраас одоо хамтын төлбөрийн асуудлыг бид ярих хэрэгтэй болж байна. За дээрэс нь төлбөртэй тусламж үйлчилгээг инфляцтай уялдуулаад 20-25 нэмэхгүй болохгүй болж байна. Ер нь эмэлгүүдийн өөр зөйлийг нуух шаардлагагүй. Энд орон тооны хэтрэлтэй холбоотой байна уу? Аль эсвэл одоо гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой эмэлгүүд өөрсдөө мэднэ хайцсан бүтц орон тойг шинжлэхгүй дээрээс нь цааш явахгүй нэ. Одоо зүгээр л ердийн эвлэлээр очиод л хагалгаа хийснийхаа дараа шархаа болгоход өөрснөө биеинт шархаа барьж очиж штэ. Энд ч одоо нууц биш байна. Үнэн бодит байдал ийм байгаа. Зарим эмнэлэгдэр бол санхүүжилт байхгүй учраас та төлбөрөө төлгээд бүтэн төлбөрийг аваад явчих штэ. Бид үндсэн том зорилго тавьж байсан. Эрүүл мэндээсээ болоод санхүүгийн хямралд орохгүй байх том зорилгоос одоо ухрал болцсон. Энэ одоо нуух юм байна. Олон нийтийг хамарсан халдвар төвчнийг бид эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжүүлэх нь өөрөө ямар хор уршигтай юм бэ гэдгийг бас давхар нотоллоо. Сая та түрүү асуусан халдвар төвчин судлалын үндэсний төв дээр нэг 20 гаруй тэрбум төгрөгийн өөр байгаа гэсэн үг нэ шүү дээ. Энд чинь л улаан бурхантай холбоотой гарсан зар. Тэгээд бас одоо бид 2017 онд батлагдсан эмнэлгийн тусламжийн тухай хуулиа хэрэгжүүлж эмнэлгийн хагас бие даасан тогтолцоог бүрдүүлээд тэгээд төлөөлөл өдөрт зөвлөл нь хасах баланстай өөр ширтээ гаргадаг захирлыг ажлын дүгнэлт халдрал байх хэрэгтэй. Бидэнд одоо сайн менежерүүд бас хэрэгтэй байна. Гүйцэтгэлийг сайн тодорхойлж чаддаг, ард иргэдэд тусламж үйлчилгээг сайн хүртэж чаддаг. Дээрээс нь эмнэлгээ өрөнд оруулдаггүй байх. Энэ тогтолцоог бид хяндаг ийм систем бидэнд дутагдж байгаа нь бол тод харагдж байна. Эрүүл мэндийн салбарт гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлсэн нь урт хугацаанд үр дүнгээ өгнө гэдэг мэргэжлүүд бол хэлж байгаа. Зам зуурын зарим нэг хүндрэл бэрхшээлүүд мэдээд гарч байна. Гэтэ энэ хүндрэл бэрхшээлийг тойрох ёстой. Энийг даван туулж, энийг засаж сайжруулж тогтолцооны шинжилэл рүүгээ энийхээ үр дүн үүсгэх төлөө явах ёстой. За одоо бид нэг яриа өргөх гэж байна. Энэ яриа бол бидний бэлдсэн нэвтрүүлгийг бүтэн эргүүлнэ. За магадгүй таны үзэл бодлыг бас өөрчилж магадгүй. За энэ яриаг өргөе. Цэнхэр нь болохоор эмчийн тоо 10,000 хүн ногдох эмчийн тоо, улбар шар нь болохоор 10,000 хүн ногдох эмнэлгийн орны тоо. Тэгэхээр нэгт бол Япон байгаа юм тий. Япон бол яаж юм гэхээр 26 эмчтэй юм байна. Монгол хааны 4-т явж байна тий. Саяны хайцуулсан орнууд 4-т явж байна. Монгол болохоор яаж 34 эмчтэй байна. За Япон бол 130 орт юм байна. За Германтай Монгол улс ерөнхийдөө адилхан байна тий. Эмнэлгийнхаа орныхоо тоогоор эмчийнхээ тоогоор ч ерөнхийдөө бол ойролцоо. Тэгэхээр бид нар бол дид бүтц нөөц багтаад байна уу үгүй. Одоо тэгэхээр ер нь бол ялангуяа энэ заалнаас дахиж эмнэлэг барьяач гэдэг шийдвэрийг битээ гаргаасай, тийм зүйл харин битээ хэлээсэй гэж бодож. Одоо манай эмнэлгүүдийн хувьд ингээд аваад үзэхэд бол дандаа em хэвдүүлийн эмчилэх хэлбэр нь ерөөсөө нөөцийн нь бараг 70-80% аваа авчдаг. Амбултаар аягүй жижигтэй. За тэгвэл эрүүл мэндийн салбар үр ашиггүй байгаад байгаа шалтгаан өөрөө юу юм бэ? Дэмби энэ хийсэн энэ манай бүсд хийсэн судалгаа байгаа шүү дээ. Нийтлэг гэж. За тэнгууд одоо энийг харъя. Ажилчдын оновчгүй харьцаа гэдэг юм үзэлт байгаа. За одоо жишээлбэл манайх ингэж байдаг. Манайх ингээд шалгалт шүүлэг, гişүүд одоо юу байдаг бүгд очиход эмнэлгийн дарганаар ялангуяа та бүхэн танай эмчнэр совилогч хангалтгүй байна гэж хэлдэг. Тэ? Совилогч дутагдaltaй гэдэг.
Гэтэл яг үндэ бол яг тоогоороо бодохоор үгүй байгаа даа. Эмчин нь угаасаа илүүдэлтэй. Тэр илүү эмч дээрээ дөрвөн суулагч илдвэл тийм хүний нөөц Монголд олдохгүй угаасаа байхгүй, боломжгүй. Гэтэл тэр бид нар эмч суулагч гэдэг нөөцөө өнөөдөр бүрэн дүүрэн ашиглаж чадж байгаа юу гэвэл үгүй. Үнэхээр үгүй байна. Та одоо менежер бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Бүр толтол нь ашиглаад байгаа хүн байна уу? Байхгүй. Тэгэхээр одоо бид нар энэ тусламж үйлчлэгээ илүү хөхөн аамынхаа эрэлт хэрэгцээнд нь үндэслээд тусламж үйлчлэгээнүүдэд төлөвлөх байгууллагын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хойрлох хэрэгтэй байна. Яг амь нас авардаг гол юмнууд руугаа одоо эмнэлгүүд минь хөгжиж төлөвлөлтөө хийхгүй болвол баахан үйлдвэрлэлдээ яваал гэдэг тэнд нь хүмүүс нас ураал гэдэг нөгөө салбарын үр дүн ерөөсө гарахгүй байгаа тийм. Тэгэхээр ерөнхийдөө энэ дундаж наслтыг сайжруулахын тулд ерөөсө хоёрхан өвчин дээр бид нэр илүү их анхаармаар байхгүй. Нэгдүгээрт нь яаралтай тусламж амар сайн сайжруулах хэрэгтэй. Яаралтай тусламж гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр нөгөө нэг алдаад байгаа нас уралтууд чинь. Жишээлбэл эмнэлгийн тусламж аваагүй осол гэмтлэр нас орж байгаа тохиолдол маш өндөр байгаа байхгүй. Яаралтай тусламж гэдэг нэр нь тохирохгүй хэмжээнд тусламж очиж байна гэдэг. Тэгээ одоо 8 цагийн дараа очиж байгаа дуудлагыг яаралтай гэж хэлэх нь өөрөө зөв үү гэдэг тийм. Тэгэхээр ингээд бид нар бодмоор бас тэгэхээр тусламж үйлчлэгээний чинь алдагл аягүй өндөр байна. Энэ хаана байна гэхээр нас баралт нь сумын эмнэлэг аймаг дээр илүү өндөр байгаа юм байна. Улаанбаатар хот харьцангуй бас түргэн тусламж нь очиод байгаа байхгүй. Гэхдээ бол бас тийм үр ашигтай бас биш үү. Тэр энэ яаралтай тусламж амь нас авардаг руугаа эмнэлгүүд минь илүү анхаарал хандуулж төлөвлөлтөө хийгээч. За нөгөө нэг асуудал нь хавдраа байна. Хавдраар чи өөрөө баг нас баралтын чи баг 40% байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээр чи одоо юу болоод байна гэхээр бид нар эрт илрүүлгүүч өөрөө муу байгаа тийм. Тэр нь эмчилгээний технологийн алдаануудыг маш их гаргаж байна. Тусламж үйлчлэгээ тийм жиг тус байгаад байна тийм. Нэг эмнэлэг дээр төвлөрөөд байгаа нэргээд үр дүндээ бас сөргөөр нөлөөлж байна. Тэгэхээр энэ болгоныг бид нар энэ хоёр дээр анхаарчих юм бол нас баралтаа бид нар үлэмж бууруулж чадах нэ. Энэ ярыг бид нар эрүүл мэндийн яам дээр очиод тэр хот хөдөөгийн эмнэлгийн дарга нарыг цуглуулад тэднэрт хичээл зааж авахт нь бичүүлж авсан. За тусгай сурвалжлага нэвтрүүлгийг энэ төрөйд өндөрлж байна.